Үндсэн хуулийн хууль дэдлэг зарчмыг зөрчиж хуралдж байгаа чуулганы хуралдаанаас эртээс асч өгөхийг танаас мэдгэж байгаамаа. Ямар үндэслэл вэ гэхээр энэ цэцээчин 22-ны өдрийн 08 дугаар тогтоолын 35 дугаар хуралдаан дээр 16-17-ны өдрийн хуралдааны эрс ерөөсөө хангахдахгүй байна гэдэг зүйл байсан. Өмнөх асуудал учраас ингээд үндсэн хууль зөрчсөн байдлаар явчлаа бүжээд байгаа. Хоёрдугаарт энэ цэцдэр чин 95 дугаар тогтоолоо хүчингүй болох арга хэмжээг аваараа гэдэг энэ заасан байгаа байхгүй. Хэрэгжүүлэх энэ шийдвэрийг хүчингүй хэрэгжүүлэх шаардлагатайг дурдхан зүйтэй хичиж. Тэгэхээр 95-ыг чинь хүчингүй болгоод цэцэн шийдвэрийн дагуу хүчингүй болгоод засгийн газрын чинь эрх сэргээд тэгээд одоо инх хоёр сайдыг томилох асуудлыг ерөнхий сайдын эрх хэмжээний хүрээнд шийдэх хэрэгтэй байхгүй. Бидэд ингээд асуудлуудыг дэнсэлдэг газар нь дэнслээд ингээд асуудлаа процессын дагуу явуул хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм үндсэн хуулийн одоо цэцэн шийдвэртэйгээ хүртэл зөрчилж байгаа ийм хуралдаа явж байгаа учраас би одоо танд бас тгийн хуулийн дагуу хүсэлтэд тавьж байна. Намайг эрцээс гаргаж өгнө. Тэгвэл би бол үндсэн хууль зөрчиж чадахгүй. Одоо энэ танхимд чинь цөөхөн хүн сууж штэ. Эрцэнд орсон ч гэсэн танхимдаа суухгүй байвал эн чин эсрэг санал өгснөөр тооцогдохгүй үндсэн хуулийн зөрчиж болно шүү гэж цэцчин ингэ шийдчихэд байгаа байхгүй бүжээд байгаа. Тийм учраас энэс одоо эрцээс гаргаж өгөхийг хүсье. Одоо 102 гишүүн байна. Та намайг яг одоогийн байдлаар 14 цаг 16 минут болж байна. Энэ яг цаг мөчөөс эртснээс гаргаж өгөхийг хүсье. Эртснээс гаргах бол одоо энэ хуралдаан даргагчийн бүрэн эрхийн асуудал байна. Та алан бичгээр аваад ирээ. За тэгвэл та бол хуралдаанд оролцох үүрэгтэй, тийм учраас эртснээс хуралдаан даргагчийн хувьд гаргахгүй. За тэгээд энэ бусад асуудлаар Зандан Шидар дарга хариулъя. За Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэгт заасны дагуу засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Засгийн газрын хуралдаа оролцож асуудал шийдэхэд хууль зүйн дотоод хэргийн сайдын санал тэгвэл зайлшгүй шаардлагатай байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаар цэцгийн дүгнэлт бол хар дээр цагаан дээр үндсэн хуулийн цэцгийн их суудлын шийдвэр эцсих байна гэж заасан юм байна. Түүнийг хянан хилцэхгүй гэж заасан байна. Цэцгийн дүгнэлтээ бүрэн унших хэрэгтэй. Цэцгийн хэрэгжүүлэх ёстой гэдэг нь одоо өнөөдөр засгийн газар цаашдаа хэвээ ажиллах тэр боломжийг хэрэгжүүлж хангах ёстой гэсэн утгатай заалт. Тийм учраас үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг сайн зураг гишүүн бид хоёр тайлбарлах, эсвэл хянан хилэлцэх ямар ч эрх байхгүй. Бид үндсэн хуулиа дээдлэн сахих ёстой, хүндлэх ёстой. Ийм учраас ингэж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг бид гуйвуулж өөрөөхөө тайлбарлаж болохгүй. Энэ бас л дахиад зөрчил болно шүү гэдгийг анхааруулад. За ер нь бол энэ 17-ны хурлын асуудал бол зөвхөн үндсэлтээр нэг шалтгаануудын нэг дурдсан болохоос биш, цэцгийн дүгнэлт 95 дугаар улсын хурлын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгосон болохоос биш, бусад тогтоол шийдвэр чуулганы хүчинтэй хүчингүй гэж үзсэн шийдвэр гаргаагүй. Хоёрдугаар үдээс хойш чуулган 14-өөс хойш хуралдсан, үдээс өмнөх хуралдааны эрсдэлтэй холбоотой асуудал хөндөгдөөгүй үдээс гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ цэцгийн шийдвэрийг гуйвуулж бусад асуудалд нялзааж хэрэглэхийг хориглох нь үндсэн хуулийг дээдлэх одоо үндсэн зарчим. Бид үндсэн хуулийн дээр гараа тавьж байгаад үндсэн хуулиа дээдлэх гэж тангар өргөсөн. Ийм учраас энэ бол танилцуулах асуудал, хэрэгжүүлэх асуудал биш. 24 хоног өнгөрч байна. Ийм учраас одоо 24 хоногийн завсарлага авчаа дахиад завсарлах, хойшлох цаг хугацааны боломж алга. Засгийн газрын түвшинд шийдвэрлэх олон асуудлууд байна. Багш эмч нарын цалинтай холбоотой, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой, бензин шатхуунтай холбоотой, улсын нөөцтэй холбоотой, үйлчлэлийн бэлтгэлийг хангахтай холбоотой олон асуудлууд энэ хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилогдсноороо засгийн газрын хууль цаазны зөвлөх байдаг засгийн газрын гишүүн томилогдож хэвээ ажиллах боломж бүрднэ. Өнөөдөр ч гэсэн одоо татвар төлбөр цуглуулахаас ахуулаад татвараа төлдөг, докторгүй байдлаас болоод татвараа төлөхгүй байх үзэгдэл. Ер нь нийгмийн бүх шатанд бас ийм хүлээлт төрийн албанд ч гэсэн ийм докторгүй байдал нүрлээд байгааг эрхэм гишүүд ойлгож төрөө доктортой ажиллуулахын төлөө улс орныхоо том эрхчлэгийг бодож ажиллахыг хүсэж байна.
энэ дээр одоо завсарлах ямар ч шалтгаан байхгүй гэж харж байна. 23-оос 24 онд засгийн газрын гишүүнээр энх хоёр сайд ажиллаад бүгдээрээ өх хурлаар тэр үед хилцэж томилдог байсан хилцээл танилцаал ингээд хэвэн явж исэн процесс өнөөдөр ягаад болохгүй байгаа юм бэ? Энд чинь ард иргэдэд эргэлзээ төрүүлээд байна. Хууль зүйн дотоод иргэний сайд бол хүний эрхийг дээдлэх, хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй ийм албан тушаалт. Ийм учраас улсын их хурлын эрхэм гишүүд та бүхнийг улс орны эрхийг ашигыг бодож өнөөгийн тулгамдаад байгаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг ухаарч эрүүл саруулаар асуудал хандаж энэ асуудлыг түргэн шуурхай шийдэхийг хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн засгийн газар ээлж тусаар хуралдаж бас шатхуунтай холбоотой олон асуудлууд шийдэх шаардлагатай байна. Тийм учраас юрийн ажиллах боломжийг олох шаардлагатай байна. Энэ бол зөвхөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу танилцуулах процесс. Танилцах процесс явуулж байгаа. Эрдэнэс гарахгүй. За дулмын бум учир гишүүн асуулт асуув.